Үдший минь удаан хугацаанд уулзсангүй. Дунд тухгүй олон хэсэгтэй урд зохиолоор та бүхэндээ уулзахаар төлөвлөж уншилтаа хийж байна. Та бүхнээс амжилан хүсэх зүйл байна. Цонхтой цаг ботоо зургийн уралдаанд маш бүтээлчээр сэтгэж оролцсон санхүү эдийн засгийн их сургуулийн Эрхэм баян эрдэм сургуулийн бэлтгэн дүүнэрийг маань дэмжиж өгөөрэй. Сэтгэл хэсэгт үлдээсэн линкээр ороод лайк, шеэр хийн, комент хийж бусдаа дэмжихийг уриалаарай. Баярлалаа. 2024 оны цун манай төрсөн ах над руу залгаад "Мано ажил хийх үү? За энэ түрээдрээ" гэд локейшн явуулж байсан. Тэгсэн чинь тэр нь манай найз өхний байруулж таарсан юм л д. Хэрэг залгсан чинь 5 давхрын хамгийн болонгийн хаалгыг татаад ороод ирсэн юм. Тэгээд шатаар дээш гарч байтал 5 дугаар давхрын ханан дээр сүнстэй давхар энэ төр гэд биччихсэн байсан болохоор надад нэг юм санаанд орсон юм. Тэр нь найз охины маань надтай ярьж байсан зүйл. Тэр хэлэхдээ манай байрны 5 дугаар давхрын мохрын байранд нэг айл нүүж ирсэн өдрөө 5 настай хүүхэд нь цонхоор унчихсан. Нүүхтэн тусалж байсан найз охин маань өвнийг өөрийн нүдээр харсан гэж хэлсэн болохоор би анх орж явахдаа л сүнстэй үйж магадгүй гэж итгэчихсэн байсан. Ядаж байхад байр нь хуучин эвгүй орцтой гэж хэлэх үү 5 давхар гараад хаалгын дадж ороход анх ариун цэвэр өрөөнд юм нүдэ зогсож байсан. Тэгээд "За, хоёулаа энэ нойлын додор заслыг хийнэх үү" гэсэн юм. Бид хоёр өмнө зөндөө додор засал хийж байсан болохоор нэгмөө нойлыг нэг шүнжин хийгээд дуусгачихъя гэж удаад өдөржин ажилласан. Гэгээд асраад ирэхэд бид хоёрыг юм нүдэхээр яг дагаад том өрөөнд юм цохоод бүр яг зэрэг. Бид хоёр бүр гайхаж төмөрөний цонхоор гатаах чимээ орж ирээд байгаа болов уу гэд цонхыг нь хартал хаалттай байсан. Тухайн үед юм бодсон ч гэсэн айвал бүр шоглдог гэж олон удаа сонссон болохоор мартахыг хичээсэн. Тэгээд би хийх юмаа дуусгаад амраад сууж байлаа. Газар нэг хог харагдахаар нь авч хаях гээд тонгодлоо. Баруун нүдний үзүүрт жижиг өрөөний хаалганы урдуур миний бэлхүүс орчмоор дадгаар намхан хүний дүрстэй хар сүудэр гүүгээд өнгөрдөг байгаа. Би бүр тэр жигтэй паникнд орж шууд л айгаад "Ага, би сони юм харчлаа. Энд нэг хар юм байна" гэж сандран хэлсэн юм. Ах маань тайвнаараа "За юу гэж дээ? Энэ байрыг чинь цайран хүн хөдөлтөж авсан. Тийм хүн яаж сүнстэй байр амна гэж хэлсэн. Би ч итгэхийг хүссэн. Мундаг зайран хүн авсан юм чинь юу байх вэ гэж удаад нүдний болонд ялаа нисээд тэгж харсан байлгүй дээ гэж тайвширсан. Тэр ажлыг бид хоёр өдөр нэг шөнө хийгээд дуусгасан. Гэвч хийлгсэн хүн нь голж шилээд 2 сар шахам 7 хоног болгон ах бид хоёрыг дуудаж дахиж нэмэлт засвар хийлгэж байсан. Догоон үед бид хоёр яаж хийж угаад л гэмтчгээд унаж дусаад гар хөлөө түлээд эсвэл энэ тэнд хөхрөөд аль эсвэл ямар нэгэн юмд зүсчихдэг байсан. Бүр ах маань тогн зохиулсан гэх мэт сонь зүйлс их болсон. Өмнө нь хаач ингэж угаагүй. Зөвхөн энэ байранд ингэж л байсан юм. Одоо бодоход бид хоёрыг шоглох гээд үзэж байсан юм шиг байгаа. Тэгээд 2 сарын дараа манай хамаатны удгын эгч бид хоёрыг дуудаад ах бид хоёр утсан чинь тоо хоёрыг нэг зүйл дагаад байна. Та хоёр юмтай байранд ажиллаж гэж хэлдэг юм да. Би бүр айгаад ахаас "Өө та тэр байрыг цайрын хүн авсан сүнс байхгүй гэж хэлсэн мэт дээ" гэхэд манай ах "Би харин зүгээр чамайг айлахгүй гээд тэгээд хэлчихсэн юм а. Яг үнэндээ би ч гэсэн юм харсан" гэж хэлэхэд бал хийгээд л явчихсан. Тэгээд тэр орой удгын эгч маань буусан. Өвөө буугаад бид хоёрыг загнаад "Та хоёр мэдсээр байж яагаад ийм газар ажил хийдэг юм" гэж хэлсэн. Тэгээд өвөө "Нүдэ битгийнэ. Юу ч болсон битгий хөдөлгөж хилээд нэг зан үйл хийсэн. Тэр үед хамар ширхрээд бие хөнгөрөөд жинхэнэ амгалан тайвныг мэдэрсэн дээ. Зан үйл дуусаад өвөө хэлэхдээ "Та хоёртой их удаан зууралдаж байрнаасаа явуулахгүй гэж нэлээд үзчихэ. Шоглох гэж нэлээд үзсэн байна. Ахын маань бүр дээр суучихсан байсан" гэсэн. Тэгээд тэр хавь ер нь тэр чигээрээ энерги муутай альбан ихтэй газар байна. Тэр хаваар болж үгэл битгий яваарай гэж өвөө маань бит хоёрт загсан та.
Би одоо 29 настай эмэгтэй. Энэхүү өөр тохиолдсон зүйлээ та бүхэндээ хуваалцаж байгаадаа баяртай байгааж бас дахин дурдсан бодоход биеийн шар ус босч байна. Миний хувьд сүнс чөтгөр далдын зүйлүүдэд эдгдэг тэдгээрээс холоор явахыг хичээдэг хүн юм. Амин шин кино хүртэл үзэж чадахгүй болтлоо айцтай болсон гэж өөрийгөө боддог. Юу болсон бэ гэвэл би 15 настай ахлахангийн сурагч байсан юм. Миний хамгийн сайн найзын биеийн гэнт өвдөд зөндөө олон эмнэлгээр яваад гадаадд хүртэл үзүүлээд онш тогтоогдог. Гэрийнхэн нь арга бараад бөөдөр очиход манай найзыг бөөгийн сахиустай. Дэрийг авахгүй байгаас нь олж биеийн өвдөд байгаа юм байна гэд сахиусаа буулган авсан. Түүнээс хойш найз маань сүнс хардаг гэд хичээл дээр бидэнд нэг удаа яриад аимшигын юм өдөр болгон шахуу хичээлийн дараа ярьдаг боллоо. Нэг өдөр өнөөх найз маань манай энэ сургууль амар их сүнстэй штэ. Харах уу гэд бидхэд тухайн үед од шахуу байсан давжлууртай моторолоо утсаар сүнсний зураг бичлэг хийхээр болов. Манай бөө найз сургуулийн коридоруудаараа явж байгаад за камера одоо дээшээ тусга, ийшээ тусга гэд зааж өгдөг байв. Тэгээд утсаа тэр зүг рүү чиглүүлээд барихад яг сүнсний дүрс камерт ороод ирдэг байв. Бид нар зөндөө тэгж зураг бичлэг хийсэн. Гол нь бичлэгээ дараа нь үзэхээр тэр харагдсан зүйл нь алга болоод хоосон байдаг байсан. Хамгийн амар нь сургуулийн нэг давхарт нэг харанхуй болон байдаг байсан юм. Дээшээ тусахад нэг урд үстэй эмэгтэй газар мөлхөөд биднэр лөө хараад тойроод мөлхөөд байдаг байсан. Тэрнээс гадна 0 хүүхдийн сүнс. Нэг болонд өвдгөө тэврээд сууж байдаг сүнс. Таазан дээр наалдаад байдаг, харлаад харагдаад байдаг хүн дүрстэй сүнс. Гэх мэт олон харагддаг байсан. Утасныхаа камераар тийм зүйл харах бүрдээ бид сүүлдээ бүр сүнс харах донтой болчихсон байсан. Тэгээд нэг хэсэг бүгд айц төгшүүртэй 50 бос хүмүүс болоод тэгж бичлэг хийхээ болохоор шийдсэн. Хэрвээ манай найз бөө биш сүнс хардаггүй байсан бол бид тэгж харж чадахгүй байсан байх гэж боддог. Энэ явдлаас хойш удалгүй манай бөө найз маань манай гэрт ирсэн юм. Тухайн үед сурч байсан сургууль манд гэр хороолт байдаг. Германч гэр хороолд 2 давхар том байшин байсан. Тэгээд өнөөх бөө найз маань зөвхөр явж байснаа нэг өрөөрөө заагаад би энэ өрөөрөө чинь орж чадахгүй гээд толгоогоос ихсрээд бүр ордог. Тэгээд өөр өрөөнд орж чаад энд чинь нэг толгойг нүцгэн сүнс байна гэж байсан. Би жаахан айгаад тэгээд доод давхар дуудсан нэг эмэгтэй хүний сүнс байна гээд бид хоёр гар утасны камераа тусаж үзэхэд яг их биеэрээ биш. Цагаан уус юм хаалганы тэнд хөдлөөд нэг газараа тогтохгүй байсан. Тэр толгойг сүнс гэдгийг би тухайн үед тэгж боддог байсан. Манай яг хашааны хажууд дээхэн үед нэг урт том машин төмөр бас нэлийн их цемент ажчихсан явж байгаад яг манай хашааны урд огцом налуу замаар орох гэж байгаад тэр замаач дуусгалгүй адсын юмнууд нь бүхээг рүү нороод тэнд явж байсан нэг хүний толгоонд асраад нас орж байсан юм. Би хүүхэд байсан чи тухайн үед юу болсныг сайн санддаг юм. Хашааны гадаа гараад харахад цагдаа нар ирчихсэн машин доор нь бөөн цус олж өгсөн байсан. Гэхдээ л нэх айхгүй өргөжлүүлээд тоглоод явж байснаа санддаг юм. За тэгээд манай найз яваад тэр өдрийн орой миний бие гинт өвдөж халуураад босч чадахгүй хэвдэж байтал шатны тэнд нэг хар сүүдрээ яваад өнгөрсөн. Миний өрөөний хаалга онгорхоо байсан юм л да. Тэгээд бүр шатны тэнд цаана хар юм яваад өнгөрсөн. Би их халуурч байсан болохоор аж холбогдлоо өгч чадлагүй орхисон. Гэхдээ энэ өдрөөс хойш миний амьдрал хар дарсан зөв шиг болсон доо. Анхны шөнө юу болох гэж байгааг огт мэдээгүй. Эхлээд шатаар яг хүн явж байгаа юм шиг дуугарч хүний амьсгал сонсогдно. Би хүнжлээ чанга цуураад толгой дээрээ бүтээхэд хүнжил рүү нэгэн хэмнэлтэд огшоод дараа нь нэг мэдгээд унтчихсан байсан. Ингээд шөнө болгон зөвөр унтж байгаад л гинт сэрч гин. Маргааш нь гэгээтэй өдөр гэрийнхэн байхгүй. Ах бид хоёр өрөөндөө унтж байтал миний төгөлдөр хуур өөр хай тоглоод эхэлсэн. Гол нь тэр хөгжим заавал тогон залгаж байж дуугардаг хуучны хөгжим байсан юм л дээ.
2-3 удаа дараалаад л өгж мөрөө дуугарсан. Би мөн адил толгой дээр хүнжил бүтээчгээд хэвдэж байсан. Үнэхээр сайн. Ер нь бол энэ боломжгүй зүйл. Ингэж шүн бүр сэрээд янз бүрийн байдлаар сүнс мэдэрдэг болсон. Гэрээхэндээ хэлэхээр идэхгүй юу солиороод байгаа юм гээд. Гэрээхэндээ хэлэхээр идэхгүй юу солиороод байгаа юм гээд уурлана. Унтаж байхад хүн ярина, алах нь хажуу тэрч хөвтөн. Ер нь миний хажуу дээрээ шоглдог болсон. Би чаддгаараа хүнжил толгой дээр бүтээчгээд юу болж байгааг сонсно. Нэг шүн бэгэнд сэрээд хүнжил толгой дээр бүтээчгээд хэвдлээ. Дотрооч удахгүй эхлэхэндээ гэж бодоод хэвдэж байтал нэг эмэгтэй хүн амар чанга санаа алдснаа миний хажууд хэвдэж байгааг сонсогдсон. Яг миний орны даав шажигнаж дуугарч байсан. Би ч сэрэн нүдээ дасанаад хүнжлүүдээс зуурчсан хэсэг муухай юм сонсч хэвдлээ. Тэгээд азар сэрүүлэг дуугараад манайхны нэг нь усаад гэрэл асаасан. Тухайн үед өвөл байсан. Нар мандах гэж нэлээд уддаг байсан үе. Нэг удаа шөнө цонх руу харвал сонхон дээр хүний гарын алганууд харагдаж байсан. Тэгээд удаад ирэхээр энгийн үзэгдэл шиг нэх айха болсон доо. Ихтэй ганц айдаг зүйл маань одоо харанхуй боллоо, ундах цаг боллоо гэдэг бодол байсан. Яагаад гэвэл нэг ч би 50 унтаагүй. Тэр зүйл давтагдах нь ойлгомжтой гэдгийг мэддэг болчихсон юм. Тухайн үед бөө найзаасаа дусамж хүссэн байж магадгүй. Сайн санахгүй. Бараг нэг жил ингэж шоглуулж муухай мэдэрч амьдэрсэн. Олон жилийн өмнө олсон болохоор зарим зүйлсээ сайн сандаггүй. Эцэст нь ээж аав маань арга аваад гэртээ лам авчруулад аргал болсон. Дэрнээс хойш би бүтэн найртай унтдаг болсон доо. Гэхдээ одоо хүртэл би өрөөндөө бүдэг гэрэлтэд унтдаг. Тэр үед айж байсан, мэдэрч байсан зүйлүүд маань худлаа биш байсан гэдгийг би өөрөө л дэндүү сайн мэддэг учраас. Ер нь оролдох юм араа л оролдох ёстой юм байна лээ.